Энэ pop entertainment news язгуур хөгжим дундаа ятгахын хөгжим хичнээн уянгалаг билээ. Ингээд энэ тоглолтын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Надтай хамт морин урд чуулгын хөгжимчин ядгахчин оюун туяа танд энэ чимэндийг хүргэе. За ямар их ажилтаа байхдаа зав цаа гаргасанд баярлалаа. За баярлалаа. За морин урын чуулгаас энэ жилийн шинэ концерт болох ятгахын квинтет гэдэг концертыг одоо бэлтгэл ажилдаа явцсан. Өнөө орой тоглоход бэлэн болоод байна. Тэгээд тоглолтын талаар жоохон мэдээлэл өгөх гэсэн. Энэ тоглолт нь анх удаа ятгахын квинтет гэдэг одоо ятгах хөгжмийн тавл гэдгээр маш онцлог болж байгаа. Мөн ятгах хөгжим үндэсний хөгжимтэй бид нар одоо ардын дугаа тоглолол ингээд явдаг гэтэл одоо орчин цагийн хөгжмийг үндэснийхэн ятгах хөгжмөөр яаж тоглох вэ гэдгийг харуулах гэж их зорьсон байгаа. Тэгээд мөн онцлог нь яг ятгах хөгжим дээрээ бид нар өөрсдөө хөгжимчин хүмүүсийн чинь хөгжимтэй зохисон найруулгуудыг өөрсдөө хийсэн байгаа. Тэгээд мөн морин урд чуулгын удирдаач Төвшин сайхан залуу хөгжмийн зохиолч бидэнд зориулсан шинэ зохиолууд бичсэн байгаа. За тэгээд онцлог бүтээл гэвэл Жанцсан Нуруугийн Мантахад заатан киноны хөгжмийг ятгах хөгжим дээр бас найруулж тоглож байгаа. Их сонин сонирхолтой ийм тоглолт болох гэж байгаа юм байна шүү дээ. Тэгээд тэр дундаа Монголд анх удаа гэдэг чинь ятгах хөгжим бас ингэж орчин цагийн хөгжмийг ингэж тоглож болох юм бэ штэ, болдсон юм бэ штэ гэдэг гайхамшиг тоглолт болох гэж байгаа юм байна тий. За энэ санаачлага нь ер нь морин урд чуулгаас гарсан уу? Ер нь хизээ төлөвлөгдсөн байгаад ингэ тоглох гэж байгаа вэ? За морин урын чуулгаас санаачилж байгаа тоглолт жилийн өмнөөс төлөвлөгдөөд бэлтгэлээ хийгээд явцсан байгаа. Бэлтгэл ер нь хэд орчин хөгжим авах одоо өөр ятгахаас өөр төрлийн хөгжим бол авах юм. За 5 ятгах байгаа. Морин урын чуулгын номтын группдан морин урчид өөрсдийнхөө бүтээлээс тоглоно. Мөн урилгаар нэг surprise хэлчихв. Сарантия агч маань бидэртэй хамтарч дуулж байгаа. Мөн дөөр бид Эрдэнэ театрын госол бүжигчин Саруултаас модерн бүтэг бидний хөгжим дээр бүтээлнэ. За тэгвэл энэ морин урд чуулга чинь зөвхөн үндэсний хөгжмийг тоглох биш те рок попынхантай за сонгодог урлагийн бүжигчтэй хамдраад энэ орчин цагийн хөгжмийг ятгах хөгжмөөр зүгээр солиоруулах гэж байгаа юм байна шүү дээ. За тэгж хэлж болно. За ингээд энэ хязгааргүй тоглолтын өмнөх мэдээллийг М pop entertainment news-ээр хүргэлээ. Ингээд морин урд чуулга маань юм гайхалтай тоглолтуудыг үргэлж хийдэг байгаа. Ингээд морин урд чуулгын уран бүтээлүүдийг үзэгчид та бүхэн үргэлж сонирхож байгаарай. За баярлалаа. Та бүхэн өнөө орой болох тоглолтод төлөвлөсөн ирээрээ гайхамшигтай тоглолт болно шүү. Танд баярлалаа. За баярлалаа.